1349 он Марокко улсын Танжер хот хорвоогоор 24 жил аялсан Ибн Батута олон жилийн дараа харж ирсэн нь энэ. Аав нь 15 жилийн өмнө өөд болсон бол ээж нь хүүгээ ирэхээс хэдхэн сарын өмнө тахал тусч нас аржээ. Анх 1325 онд 21 наснда Танжер хотоос ариун дагшин бурхны орон Меккад мөргөхөөр гарсан Ибн Батута далжигүүр нь ургаж гүйцээд үүрнээсээ ниссэн шувуу аятай алс газарт тэмүүлж байснаа тэмдэглэн бичжээ. Тэртээ 14-р зуунд Мароккогоос Аравийн хойг хүртэл жил гаруй аялдаг байлаа. 24 жилийн дотор 120 мянган километр буюу экваторын бүсээр дэлхийг даруй 3 тойрсонтой тэнцэх хол зайг туулсан Батута Константинополь хотын Гэлба Алтан ордын тэгш тал энэтхэх орны өтгөн хөвчийг туулж Гиндукушийн өндөр даваагаар даван хаад ноёдод бараалхан хамт зоог барьж явлаа. Олзонд орж хаадын элч, шүүгч, түшмэл болж эдийг эдэлж, баяжиж, хоосорч хүртэл үдсэн энэ хүн аялж явахдаа л тайвширч байсан гэлтэй. Ингээд 24 жилийн дараа харж ирээд хэдэн жилийн дараа Африк цэвийн хойд нутгаар ахаад 5 жил бидэн явсан түүхтэй. Энэ зур Ибн Батута хэд хэдэн удаа эхнэр авч олон хүүхэдтэй болсон ч хаа нэгтээ суурьшсангүй. 1326 онд Меккагаас үл мэдэгдэх дорныг чиглэн домогт Багдадыг нүдээр үзэхээр жингийн цуваатай хамт замд гарсан Батута Илхант улсаар аялан Басра, Шираз хотод очжээ. 1334 оны 5 сар Алтан ордод хүрч Эл-Сарайд өргөөлөн суудаг энэ дэлхийн 7 их хааны нэг гэж нэрлсэн Узбек хаанд бараалхав. Узбек хаан түүнийг маш их хөндлөн угтаж замдаа унах морь, идэх хонь, уух айраг өгчээ. Алтан ордын тухай Ибн Батута энд нэг хонь хулгайлбал 9 хоньор нөхөж төлдөг журамтай. Хоньгүй бол хүүхдийг нь боол болгон өгнө. Хүүхэдгүй бол өөрийг нь боол болгон өгдөг хуйлтай гэж бичжээ. Тэндээс Батута Узбек хааны хөлхөнд хатан Константинополийн хааны охин Баялун хатныг дагалдан Константинополд очжээ. Замд гарахаас өмнө Узбек хаан түүнд 1500 динар хэд хэдэн сайн морь өгсөн бол 3 хатан тус бүрнээ мөнгөн гултмай барьсан байна. Ингээд Үргэнч, Самарканд, Бухараар дамжин Цагаадын улсын исламын шашинтай анхны хаан Тармаширинд бараалхжээ. Тармаширийн хааныг Ибн Батута эрлэхэг цэрэгтэй шудраг зангаараа алдартай гэж тэмдэглээд их засаг хуулийг зөрчвөл хаан ширээнээс буулгах журмыг цуцлаад Ибн Батутаг явснаас хойш хэдхэн сарын дараа хаан ширээгээ алдсан гэж бичжээ. Тармаширийн хаан түүнд замын зардал болгож 700 динар өгсөн байна. Тинхүү Батута Төв Азийн тэгш өндөрлөгийг туулж Хорасан, Афганистанаар дамжин Гиндукушийн өндөр даваагаар давж энэтхэг орноо хүрчээ. Энд чухамдаа Батутагийн хувь заяаг тодорхойлсон эргэлтийн нэг мөчлөг тохиосон нь эд баялаг, эрх мэдлийн хатуу сорил байлаа. 14-р зууны эхэнд Делигийн хаан тулсад Мухаммад Ибн Туглук хаанчилж байлаа. Одон орон философ, ангаах ухааны өргөн мэдлэгтэй, яруу найрагч, уран бичлэгтэн Мухаммад хаан ширүүн догшин авиртай айхтар дарангуйлагч байжээ. Мароккогийн шүүгч түшмэлийн хүү Ибн Батута түүний хувьд жинхэнэ эрдэнэ байлаа. Делид хүрсэн түүнийг Мухаммад хаан Кади буюу хотын шүүгчээр томилж өчигдөрхөн дэм буудалд хоног төөрүүлж явсан аянчин залуу эрх мэдэл эд хөрөнгөнд өмбөж эхэлвэ. Жилдээ 12 мянган динарын цалинтай болсон Батута хүсвэл энэ мөнгөөрөө бүхэл бүтэн тосгон худалдаж авах боломжтой байлаа. Алт эрдэнэс албат зарцтай болсон ч айхавтар харгас Мухаммад хаанд үйлчлэнэ гэдэг амаргүй даваа байлаа. Алтан тооронд орсон аятай 7 жил Делид суусан Батута нэг л өдөр аян шалтак хайж мөргөлөөр явахыг хүссэн ч султан явуулсангүй. Хааны ордны хил ам хэрүүл шууганд өөрийн эрэхгүй татагдж өрөнд баригдсан яг тэр үед Юань улсын эрхэм элч эрдэмтэн мэргэд бэлэгсэлт барихыг шаардсан их хааны зарлиг бичгийг энэтхэгийн султанд хүргэн иржээ. Эрдэм номтой хүн илгээх шаардлагатай нүүр тулсан Мухаммад хаан Ибн Батутаг сонгоход Батутач дуртай наргагүй аянд мордвоо. Зам зур Батутагийн цуваа руу дээрэмчэд халтсан удаатайч элч төлөөлөгчд явсаар Каликут бомтод хүрчээ. Ингээд хөлөг онгоц нь хөдлөхөд бэлэн болсон яг тэр үед Ибн Батута Баасан гарагийн мөргөлөө үлдэхээр эрэг дээр гарчээ. Гэтэл тэрхэн зур энэтхэгийн далайн эрчтэй ширүүн шуурга дэгдэж эрдэнэс ачсан хөлөг онгоцнууд нь эхнэр хүүхэдтэй хамт эргийн хад мөргөн живхэн тэрэ. Энэтхэг орноо 7 жил суухдаа хурааж цуглуулсан бүхнээ ийхүү хэдхэн мөчөд алдсан Батута өмссөн хувцас мөргөлийн ширдэгтэйгээл үлджээ.
Эргээд очвол Мухаммад хаан цаацлана. Эх орон Танжертай очвол сохор зоосгүй яах ч вүлээ. Аяны тэмдэглэлдээ энэ тухай хэдхэн үг бичсэн ч энэ гишин Батутаг эргээд эрх чөлөөтэй болгосон гэлтэй. Эрх мэдлийн айдсаас ингэж салсан Батута Анайл үл таних газрыг зорин Мальдив руу хөвлөө. Инхчингийн орон Мальдив арал дээр Ибн Батута ахиад эрх мэдлийн хатуу сорилттой тулгарч 4 эхнэр хүүхэдтэй болжээ. 1343 он Мальдив арал наргил жимсний далдуу модод исламын шашинд ороод удаагүй ард түмэн Аз Африкийн олон оронд мөнгөний оронд хэрэглэж байсан каури хисааны экспорт цэцэглэж байсан арал улс. Ибн Батута энд удана гэж бодсонгүй. Юань улс руу хөвөх хөлөг онгоц хүлээнгээ хэдэн 7 хоног төр суухаар төлөвлөж байсан ч хувь заяа өөрөөр эргэжээ. Арал дээр шариатын хууль журмыг сайн мэдэх шүүгч байсангүй. Дээлид шүүгч түшмлийн алба хашиж байсан Батута ирснийг олж мэдсэн арлын захирагчид үнтэй бэлэг барьж ятгасаар байгаад Батутаг ахлах Кази буюу тэргүүн шүүгчээр томилжээ. Төрлөх Танжертай бол мөрөөдөөд ч хүрэхгүй өндөр албанд томилогдсон Батута исламын шашны заншил ёсоор 4 эхнэр авсан байна. Нэг эхнэр нь Мальдивын тэргүүн сайдын охин, нөгөө нь өмнөх султааны бэлэвсэн хатан байлаа. Гэвч Инхчингийн орны аятай таатай орчин, эрх мэдэл, эд хөрөнгө эхнэр хүүхэдтэй болсон ч Ибн Батутагийн сэтгэл тогтсонгүй. Хэдхэн сарын дараа хитрхи чиглэг агаартай нь эмс хүүхнүүд нь хитрхи задгай хувцастай нутгийн заншилд дургуйлхан сайд түшмэдтэй зөрчилдөх болжээ. Мальдивт 8 сар суугаад явахдаа Анайл мөргөлд явлаа гэд 3 эхнэрээсээ салжээ. 4 дахь эхнэр нь хөөлхөнд байсан тул хүүдрүүл ингэж тэгж хүмүүжүүлээрэ гэж захиад хөлөг онгоц хөлөглөн мордлоо. Энэ үеэс хойш өөрийгөө мөнхийн аянчин гэж нэрлэж эхэлсэн Батута үнэндээ бол өөрөөсөө зүгтэж байлаа. Батута Юань улсын зүг дорныг чиглэн хөвжээ. 1346 он тухайн үеийн мэдэгдэх ертөнцийн хязгаар болсон Юань гүрний тэр үеийн Зайтун буюу Чанжоу бомбд торгоны зам номхон далайн энэ бомбтод тулж очдог байлаа. Үүнээс цааш далайн усал цэлэлзэн. Өмнө нь энэтхэг Перс Африкт ислам шашныхаа үлгийд элэг заншил нэгтэй хүмүүсийн дунд явсан бол энэ орчин тэс өөр. Тиймдээч тансаг тухтай энэ орон уйгуунигт автуулж гансруулав гэж тэмдэглэн бичжээ. Зайтуны зогсоол дээр ойр ганцаар зогсож байсан Батута өнгөрснөө эргэн дурслаа. Дамаскаас Мальдив хүртэл дайлан явахдаа энд тэнд орхиж үлдээсэн 6 эмэгтэйгээс гадна олон татвар юм байлаа. Энэтхэгт үлдсэн нэг хүн нас орсныг нэлээд хэдэн сарын дараа мэдснээ Батута аяны тэмдэглэлдээ дурдаад өнгөрсөн нь бий. Ибн Батутагийн аяллаа тэмдэглэл буюу Рихла нэг бодлын хачирхалтай, масжид сүмийн уран барилга, хотын зээл, хаад ноёдын өмсгөл, ардын ахуй заншил, ховор сонин жимс, торг дурдангийн тухай нэг бүрчлэн өгүүлсэн Батута эхнэр хүүхдүүдийнхээ тухай тодорхой бичсэнгүй. Тийм хүний тийм охинтой гэрлээд дараа нь салсан гэхээс илүү юм дурдсангүй. Хайр сэтгэл, харамсалгынгийн тухай өөр өгүүлсэнгүй. Гэсэн ч мэдэгдэх ертөнцийн хязгаар Юань улсын Ханчжоу хотоор зугаалж яваад төрлөх Танжераас нь холгүй орших Сеут хотоос ирсэн Аль-Бушри хэмээх аянчинтай тааралджээ. Эх орноосоо хаа хол таарлсан 2 залуу нутгаа санагалзан нулимс сунган удтал ярилцжээ. Ингээд хаач хүрсэн содон сони юм үнэндээ байхгүй. Хаанч байдаг хаад ноёд хот болгоод угтан байвч хайрлах хөнгүйгээ ухаж ойлгоод Батута гэрээдээ эргэжээ. Нэг ёсондоо сэтгэлийнхээ мухарт хүрсэн нь энэ үзээ. Тэнхүү төрсөн хот Танжер руугаа эргэлээ. 1349 он Танжер хот гудамж талбай нь хуучин янзаараа давсалсан загасны өнөр хан хийж халуун чулуу хөл дороос төөнөн гэсэн ч цаанаал нэг хүйтэн. Төрсөн хоттоо хүртэл тогтож сууж чадсангүй. Хэдэн сарын дараа ахиад л замд гарлаа. Энэ удаа исламын шашинтай байсан Испанийг чиглэн хөвжээ. Шашнаа хамгаалах нэрээр тийш явсан ч үнэндээ 50 шүргсэн хүнд дайдах чадал бий юу? Инхүү 1350 онд Гибралтарын хоолоогоор хөвж Испани орныг үзээд эргэж ирсэн ч Африкийн хойд нутаг Маракеш Фес хотоор 2 жил аялжээ. Тэгээд төрсөн Танжерта хүлээх хөнгөө болсон Батута Сахарын цөл рүү явлаа. Анх очсон Тагаза хот нь нүдэнд торох модгүй, шорвог устай, ядуу тарчиг ахуйтай байсан учраас юур таалагдсангүй. Тэндээс үлгэр домгийн Тимбуктуд очлоо. Шавар тагцтай ядруухан Тимбукту Анайл таалагдсангүй.
Нигер мөрнийг Нийл мөрөнтэй эндүүрсэн Батута яахаа мэдэхгүй байсан ч яг энэ үед Мароккогийн султан Абу Инан Фарис 1354 онд алдартай аянчныг нийслэл хот Фест эргэж ирэхийг тушаажээ. Алаг дэлхийгээр 29 жил аялсан Ибн Батута ийхүү Мароккодо эргэн ирж хааны ордонд харсан үзсэн бүхнээ өгүүлэх амаргүй үүрэг хүлээжээ. Батутагийн ярьсан бүхнийг залуухан яруу найрагч Ибн Жузай найруулан буулгаж байлаа. Өнгөрснөөс сангалзах энэ урт аян 2 жилийн дараа 1356 онд өндөрлөж хот болгодын сонин сайхан аян замд тохиосон эд шидийг өгүүлсэн Батутагийн аяны тэмдэглэл олонний хүртээл болсноор эзнээ орхин нисжээ. Рихла гэх энэ тэмдэглэл 14-р зууны үеийн Африк төв, Малайчуудын заншил, энэтхэг Юань улсын аж байдал, ордны ёс, алтан ордны нийслэл, Сарай хотын гудамж талбайг дэлгэрэнгүй дүрсэлснээрээ ихээхэн үн цэнтэй юм. Хожимо хийсэн Сарай хотын малтлаг Ибн Батутагийн тэмдэглэлсэнтэй яв цав таарч байжээ. Үүнээс гадна Батута Нигер голын сав, Бухар, Самарканд хотыг нарийн дүрсэлсэн гэж үздэг юм байна. Ибн Батутагийн энэ тэмдэглэлийг 1818 онд Латин, 1829 онд англи хэлнээ хэсэгчлэн хөрвүүлж, 1840 онд анх Лиссабонд бүрэн ихээр нь орчуулан хэвлэжээ. Орчин үеийн 40 улс 100 гаруй хот суурингаар 29 жил аялсан Ибн Батутагийн аяны энэ тэмдэглэлийг Оросын алдартай түүхч Бартольд олонтоо ишилж, академич Гафуров Тажикуудын түүх, Гулямов Хорезмийн түүх, Чехович 14-р зууны Бухарын баримт бичиг номдоо ашигласнаас гадна Узбекистан, Казахстан, Туркмений түүхийг бичсэн эрдэмтэд сурвалж болгон ашиглажээ. 3 твээр 30 жил аялсан мөнхийн аянчин Ибн Батута 1368-аас 69 онд 64 наснда Фес хотноо өөд болжээ.